Энэ нөхөө өөрөө орж ирэх юм уу? Одоо дөнгөж сайн орж ирэл гэж байна. Одоо бас орж ирэх баха. Аяанд. Юмудаа игээл сураал идчихээ сураал ивчтэй. Раал тасгүй юм. Дуусгүй л одоо нэг дуусгахаа чи угаасаа дуусахгүй мөлий. Сурж угаасаа дуусахгүй мөлий. Сурч үзээч дуусахгүй шүү дээ. Харин худлаа дуусахгүй мөлий. Зүгээр хүчээ алдахгүйгээд бол сонголттой сургалтуудаа төлөвлөж сурдаг гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл би одоо бол минимал би яг нэг ингээд одоо жишээ нь би гэдэг 6 сарын сургалт авцвал тэр дээр яагаад их олон сургалт авахгүй хийчихэж байгаа л та. Тэгээд яг тэрийгэ гүйцэд яг өөрөөр хэлбэл зүгээр гэдэг сургалтад биш адил болохтой сертификаттай нэлээд зэнтэй илүү үзүүлэх тэв сургалтууд цадаг гэсэн үг шүү дээ. Хаагаагүй сургалтуудад цаг зав нэргээ зарцуулахгүй гэсэн. Жааха. Чи яаж тийм бодол дээр хөрөө? Тэгэхгүй тэгээд угаасаа хоёрын хооронд юм нөгөө нь юу гэвлээ. Жижигхэн жарахаа барихгүй ахгүй л барихгүй гэдгээ бодож байгаа л за ер нь ахгүй л нэр юм байна нөө яаж ч бодсон сүүлийнх нь үр дүн нь угаасаа арах үр дүн ч өөр юм байна гэдгийг анзаараад. Тэгэл нөлөөлөх мэд сургалтуудад суралцсан. Олон жижиг сургалтуудаас бас том сургалтуудад суралцсан. Тэгээд ингээд харахаар тийм л байгаа зүтэй. Харин тийм. Яг тийм лээ. Тэгээд тэр сурсаа хэрэгжүүлэхгүй бол бас хэрэг болчиход байгаа зүтэй. Би ахаад 100 сертификаттай мега сургалтаас угаалаг басны дараагаар нэг хэр биш гэдэг. Авсан тэгээ хэрэгжүүлсэн бол тэр чинь айгүй том юу байгаа зүтэй. Тийм. Ил хооронд нь уялдаа холбоотой болоо. Тэгээ сүүлд нь ховсын сургалтанд суусан. Тэгээ бүр амар гоё болсон. Нилээн гацчихсэн нийтлийн юмнуудаа ховсоор л нилээн гаргасан. Тэгээл за одоо боллоо гэл тэгсэн чинь таны юу коучинг юу гэхээр за коучинг одоо дуусгах хэрэгтэй юм байна да. Тэгээд юу юм шүү дээ. Тэгээд аль зөвөстэй харилцаа дээр бодлон дээр начлаа гэдэг. Тэр нь цаг зав гарахгүй чичж болно. Өөр асуултууд дээр байгаа шүү. Чухал амар зүйлүүд мэдмээр. Нөгөө яг одоо юу гэдүүлээ. Яг үндсэн гол нэг ганц гоё тэгмэлтээрэл төрөлөө тэрийгээ цааш ингээд бүр гүнзгий явах байгаа л тэрүүгээрээ салбарчмаар яг тэр яг алийг гэдгийг бүрийг юу явахгүй юм шиг. Яг аль нэ гэдэг дээр нь тогтохгүй. Хаваа сургалтаас өсөөгөөстэй бэлдэж шүү нэг хүүхдээ арт терапевтээр бол зүгээр скол гэвэл арт терапевтээр айлскол коучингээр ч үгүй скол сэдвүүдэн тэ одоо жишээндээ чавдээ сэдвүүд тохирсон тэр дээрээ дараад хийгээд хэрэгжүүлээд яваатай гэл. Тэгж яг уулын тийм хэцүү биш. Тэгээд банк тогтмол хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нэг өдөр нэг 5 өдөр явчаа дараа жил байхгүй ш. Тэдний ахид дахин явж жаад олон тэр дотроо айгүй хэмүүдээ гарч илрүүлсэн бүх зүйлдээ үнцээ нөгөө тэднийг ярьж хаалцаж танилцуулж иж тэрүүгээ зохицуулж байна гэсэн үг. Энэ яг анаад практикийн нэгдэл болж байна гэсэн үг байхгүй. Би амлаа нэг зүйлээ практик дээр хэрэгжүүлээд тэгэхээр илүүгээд бүрэн дүүрэн зохицоорн авч явж байна гэсэн үг. Сарах одоо үешэтүүд байна хэрэгжүүлдэг үешэтүүд байна гэсэн үг. Чи тэгсэж хэсэг айгуусаа хэрэгжүүлэн дээр явж байна. Хэрэгжүүлэхэ болцсож өөрөө аазтай. Тийм өөр. Гэт нөгөө юу гэдэг. Айгуух нөгөө юу ч гэдэг юм дээ одоо тийм. Нэг юмнаас нөгөө юм л айгуу өсрэлттэй л явж исэн юм гэдэг айгуу сайн анзаарсан. Тэгэхээр чи хандаа гараач хандаа чи одоо нэг бас нөгөө юмроо сурсараа тэдрийг айгуу хэрэгжүүлээд яваад байгаа ч тийм. За би сургалтанд орлоо шүү. Сайдаа юу гэрлэгч.
Тэг одоо харагдаагүй ч өстэй нэг орж ирч байна та. Та нэрээ нэг хэсэг одоо харагдаагүй байсан биз дээ. сайн байна уу багшаа. Аасе. Ажил юу өдөрхтэйсэн байдаг хэсэг юус харагдахгүй байж байгаа. Одоо би нэг харж штэ. Таны ажил сайхан үйлчж явчлаа сургалтуудаа ингээд явкараа тарцсан бас. За тэгвэл одоо ингээд газар жишээ коучиг аваад та нар ингээд тэгээд аль ихэд коучиг аваад тэгээд ингээд бусдад ингээд сонсч яж болоо скол юу яж ижил группаараа нэг сэдваад ярьж иж болоо скол хөв болгоод их сэдваад тэр дэгээ ингээд өөрсдийнхээ одоо группийн дотор ярилцаад тоолцоод ингээд явж иж болно. Тэгэхээр аливаар нь та нар явмаар байна. Яаж явмаар байна? би болохоор нэг юу яагаад байна. Хүүхд нэг гаццсан байх шиг байхад тэр гацаанаас яаж гарах вэ гэж одоо тань айдастай ч юм уу багшийн айдас ч юм. Дандаа хүүхэд гэж орсон. Та дээрээ дандаа хүүхэд гэж ороод байна. Та хүүч одоо том болцсон биз дээ өсвөр нас мэстэй. 8 дугаар анги болсон. Тий. 8 дугаар ангид орсон манай хүү баг. Тэгээ одоо нөгөө дугуйланд тийм юмд ч явахгүй, ийм юмд ч явахгүй гэдэг багхгүй юу. Тэгээ би бүр ингээд нэг жоох хашраацсан байна да гэж одоо 5 дугаар ангиас нь шалгалт өгөөд тэгээд кичигэрэг нэг багш нь жоохон цохид зодчихсан юм байна шгүй лээ. Тэгээ жоох одоо бүр ер нь бол би дуртай байна уу гэсэн байхгүй юмд явахгүй би тоглоо сууж ийл гэдэг. Одоо бүр тоглоомд орох юм. За тэгээд тэр ч гайгүй л гэж бол. Тусдаа авах уу? Яг өөрийнхөө гаццсан байгаа юм дээр тусдаа аваад ажиллаж байгаа багштай хэлж байгаа. За хээ юу гэж Тэгээ багш тараа ер нь оюун гэрэл лагчийн хэлдэг шиг ер нь бол ялцчгүй ялцчгүй нэг тийм гацсан мэдрэмж байгаа л дээ штэ. Тэр мэдрэмжүүлтээс нэрээ ер нь бол тэрнээс яг яаж чөлөөлөх үү гэдэг арга техникэл ер нь сурмаар юм байна. Цэцэг мэдрэмж янз бүр гэж болно те. Тэгэхээр нэг хүүгийнхээ гэрэл байдаг дээр л ярьчих гэсэн. Олон хүүгийнхээ тадар талуурс дээр л олон юмуд гарч ирж болно. Тэгж явчих болно. Зарим төгсөөр мөн. Метр группаар явах юм байна. Сайн байна огшоо. Олон орж ирсэн болохоор би ажиглах гэж бодлоо. Би ажиглахтаа хүртэл нэг сэдв аваад ажиглаж яж болно. Одоо энэ дээр гаццаа өдрөж дээр ажиллая гэж байна. Өөрийнхөө гаццаа одоо сараа гэрэл болмоор ах чи аюу гэрэл таар хоёлаа гэрэл юм шүү дээ. Нэгээс сарны гэрэл, хоёулаа гэрэл. Аюу гэрлэх ч бол өөрийнхөө хүүхдээр одоо гаццаа тэр юу гэмэд ажиглаж юмар юм тий. Сэдэв гарч ирсэн гарцсан ба. Араа дээрх ахалта. Чи юугээд авч үзмээр юм? Яг одоо орж ирсэн юм шалгал та. Тэгвэл та нар гаццсан сэдв дээр ажиллая гэж бодож байна. Тэгэл та нарыг нэхлээд өөрийнхөө гацаа гэдэг чи одоо та нарын өвж юу вэ? Одоо тэгээд гаццсан байгаа тэрийг та нар одоо ингэ ажиглаад анзаараад байна шүү дээ тий. Эд гаццсан одоо бид нар өвжээ гэдэг энэ байгаа гэдгийг нь одоо нэг юм гэсэн үг байхгүй. Гэлээ зөвшөөрч юм гэсэн үг. Тэгэхээр та нар одоо энэ байгаа гэдгийг яаж анзаарч ажиглаж байна? Энэ одоо таны яг одоогийн амьдрал дээр яаж ингэж нөлөөлж байна гэдгээ зөөр ингэж ажиглаад энийг ингэ хаалцж яж байна. Би болохоор яагаад гацдаг байна гэдгээ ингэж хаалцж ярилцж яж болно өөрөөсөө хаа. Би болохоор хүүхдээ одоо яах юм гэдэггүй байгаа байхгүй. За нөгөөдөг чи юмд явахгүй гэхээр өөртөө чөлөө олгоод авахгүй. Цаагаараа тоглох гээд
Тэгээд чөлөөгөө байлгах гэхээр явахгүй би явахгүй тийм юм ч явахгүй юм ч явахгүй гэдэг. Би яг өөрөө яаж хүүхдээ ажиллах вэ? Яаж хүүхдээ яах вэ? Сайн мэдэхгүй байгаад байгаа. Хүүхдээ авчиж уулзвал юм билүү айгүй л багштай гэж бодох юм. Нэг багштай уулзсан юм аа тэгсэн чинь та хоёр хоёулаа биенийгээ хайрлаад байгаа. Тэгээд хоёулаа ингэж нээлттэй бос байна гэлөө. Тэгээд сэтгэл манай хүүхдийг бүр юу гэсэн сэтгцийн эмчтэй болох хэрэгтэй юм байна гэсэн. Эцэг чи тавыг хавраацсан даа. Маа тэгээд нэг зураг зурсан чинь тус хавар очсон юм байна. Тус тусд нь гэр бүлээ зурсан чинь бүгдөө ингэ тус тусд нь инээгээгүй зурсан байсан билүү тэгэл. Нэг цаасан дээрээ. Тэгж хэлсэн. Тэгээ би нөгөө сэтгцэн эмчтэй жариж тэр сэтгц рүү чи яах байх одоо яаж ямар тусламж үзүүлэх ёстой юм болов. За тэгээд энэ жилдээ дугуйлан секцэнд яв гэхгүй тэгэл өөрөөр нь байлгачих дөө гэж бодвол байчих. Тэгээл сайхан тоглоул. Тэг компьютертэй сайхан тоглуулаад. Би тоглож ирээ гоё гээл. Хүүхдүүдтэй тоглоод гоё ажилласан чи та компьютер тоглоулаа суугаад юм биш үү? Тийм компьютерээр тоглоол хүүхдүүдтэй. Тэгээд би болохоор за миний хүү одоо жоох цаг мага бариарай. Хичээл намаа өөрөө хийгээрэй л гэдэг. Тэгээ өөрөө хичээл намаа хийж гинэ, даалгавраа хийж гинэ л гэж. Даалгавраа зүгээр хумл хавцтуул байдаг юм шиг. Тэгээд яг би зүгээр болох байхаа гэж бодвол тэгэл байж байх. Яах вэ? Хэн багш дээр авчиж багш дээр л авчиж өөрөө нь уулзуулж нэг сэтгэл санааг нээгээд ер нь нэг зориг чиглэлтэй болгомоор нь ямар зориг чиглэлгүй байгаа юм гэж бодоод тэгээд интернетээр эсвэл чи код мод бичээ тийм юм цугаа явах юм уу гэж суудаг юм ууг нь би энэ хөдөлдөг юм л явуулмаар байна. Хаяа болохоор эрт унтнаа гэж унтдаг жиж басахгүй болвол ядарчихна гэдэг өөрөө мэдээлэл. Хоол ундаа хийгээд идэх чинь тэгэл тэгсгээл тагш ба. Яа. Тэр харсаж сэтгэл санаагаараа тэг айгуу тийм унтсан юм шиг харагдаад хаяад хүүгээсээ болоо санаа зовоод байгаа юм шиг. Харин би тэгээд тэр хүүхдтэй бол жоох санаа зовоод л байна. Санаа зовоод байгаа. Өөрөө бол заах. За 50 бай амгалан бай. 50 амгалан байжээ тэгээд миний хүүхд болгодог шүү. Нэг сайхан зохицуулаарай. Юм зохицуулаад байдаг шүү. Эерэг тал дээр нь төвлөрөө доо гэсэн юм бодоод тэгээд хаяа яг нэг ингээд өөрөө ингээд уулзаад хүүхдтэйгээ ярих гэхээр би ингээд бүр нэг яг нэг зорилгын тодорхойлж ярьж өгч чадахгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Өөртөө ихтгэлгүй ингээд үндсэн нэг утгууны нөхчүүл нэг байнга нэг цагдаа шиг 2 цаг болчлаа шүү. Миний хүү болоороо гэд хэлээд байхгүйгээр нэг үндсэн за нэг юм байна. Миний хүн нэг ингүүл тийм байна гэд нэг гоё нэг одоо нэг тоглоод минь ойлгуулад нэгээд тэгээд нэг жоохон нээлттэй юмд явдаг чи өөрөө хөгжүүлдэг нэг тэгээд тоглохын бүр болохгүй ч гэсэн 2 цаг мод тоглоод л өөрөө болждог. Хаяа өөрөө болж илээд л та. Тэгээд би өөрөө ярих гад тэгэхээр нэг заавар дадаа авч зөвлөгөөл өгöd байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр зөвлөгөө өгөхгүй өөрөө ингэж ярьж байгаа. Тэгээд зөвлөгөө өгöd байсан шүү дээ. Тэгсэн чи даа би асуу өөр дээрээ бүр бичиж авцсан байна. Миний дотор тэгээ миний багш гэсэн одоо Певетер коуч гэсэн боловч би тэгээ багштай. Тэгэхээр багш надад
би одоо багштай орчхоор би тэгээ за одоо тэгээ эдгээр бүрийгээ бичсэн байгаа хгүй надад зөвлөгөө өгөх хүсэл одоо түрээд байна гэж би бүр энэ дээр бичээд тавьсан байгаа хгүй. Гэсэн чи би за би нэг зөвлөгөө өгөхгүй гэдэг хийхий та гэж ингэж яг суужсэн байгаа хгүй. Одоо би зөвлөгөө өгöd хэлчих юм бол тэр одоо ингэ дуусахгүй гэсэн үг л дээ. Илүү коучинг гэдэг дээр ингэ явчаа гэдэг би хүртэл ажиглаж байсан чинь тэгээ бичсэн байсан чи та гэж яваад явчихсан. Тэгээд би зөвлөгөө өгöd байгаа гэсэн чи яг тэр нэг юм биш үү? Та зөвлөгөө өгöd гэдэг ажигласан юм шүү дээ. Би бас Өөрөөр нь ажиллаж яг артра бич өөрөөр нь ажилладаг шүү дээ тий. Тэгж хүүхдээ тэгж би ингээд тань өөрөөр ойлгуулах гэдэг шүү дээ. Тэгээс би зөвлөгөө өгöd яхаа тэг хүлэн зөвшөөрчөөд надад таныг ярьснаа зэгслээд 2 3 удаа авч ирээ би сүлдээ энэ нэг бодол надад цаад болоод на ментор коуч үнэ бодол гэж би хүлэн зөвшөөрөөд энэ дээр танаар харж байна надад зөвлөгөө өгөх хүсэл төрөөд байна гэж бүр ингээ хүлэн зөвшөөрсөн дээ. Би нэг хэлээгүй байсан нэг за та тустай дараа хэлээ гэж бодсон чинь та тэр үгээ хэлсэн чи би бүр хэлмээр санагдаад ингээд онно хэлчихсэн шүү дээ. Хэвээ зөвлөгөө өгöd байна гэж нэг ингээд хүлээн зөвшөөрч шүү дээ. тий зөвлөгөө өгöd байгаа л та. Тэгэж зөвлөгөө бүгдээрээ нөлөөлөхгүй яана гэж ингээд та ингээд яриад шүү дээ. Тэрнэр чи би яг өгöd одоо яах вэ те? Тэг өөрөөр нь өөрийн нөгөө нэг арт терапигаар нэг яадаг штэ. За би ингэж байгаа юм байна шүү гэдгийг нэг ажилуулгангаа тэр хүүхдийг нэг нээгээд тэгээд тэгхэл хэрэгтэй юм болов гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл арт терапевт хэрэгтэй дээ л гэж бодоод тэгээд байж хэрэг. Би өөрөө ингэж яриад юм эргүүдээ л гэж боддог байхгүй. Тэгээд чадахчгүй юм шиг байна гэж өөртөө тэгж боддог байна. Бууж гисэн биш үү? Би өөр чадахгүй одоо хинтээ уулзах уу яах вэ гэж бодоод байгаа байхгүй. Зөв багш дээрээ очихгүй бол тэгээд сэтгцэн имлэг рүү яв сэтгцээ үзүүл над хөвгдөж тэгэхээр чинь нөө хөвч бүр байхгүй болчихж байгаа. Ямар ангиллч нөгөө нэг юу сэтгцээр яг сараа гэрлээ чи одоо өөрийнхөө ярьчихсан юу яч аюу гэрлэгч өөрийнхөө хайж болоод дараа л тэгээд боосоод шоос чи сараа гэрл өөрийнхөө гацаа дээр яаж одоо ажиллая гэж бодож байна өнөөдөр чи өөрийнхөө зөвлөмөсөд юу яахгүйгээр миний гацаан дээр их зорилго уу тий одоо чи өнөөдөр гацаан дээр юу ч гэлж байгаа. Хүн болго өөрийнхөө сэдэрэг юм. За. Багш юу ийсэн? Миний гацаа юу ийсэн гэсэн чи ерөөсөө эцсийн нөгөө том зорилго байдсан шүү дээ. Том зорилго маань ерөөсөө ингээд савчаа нэг юм дээр оцсон ирнээсээ нөгөөдгөн дээр ерөөсөө итгэхгүй. Тэгээд за гэл нөгөөдгөө ерөөсөө хийхгүй яваад байгаа юм. Ерөөсөө хамгийн нөгөө том зорилгоо л айгуусаа олчихсан юм лээ. Том зорилгоо савччаа дахиад том зорилгоо олно гэж юм уу чи? Тийм. Яг нөгөө зорилготой итгэхгүй. Чари явж юу гэсэн үг вэ? Том зорилго гэж юу гэсэн үг вэ? За нөгөө юу гэдэг вэ? Насан том зорилго ч гэж насан туршийн зорилго гэх юм уу та? Амьдралын зорилго. Тийм амьдралын зорилго. Чи одоо зорилготой итгэхгүй байна гэдэг шүү дээ. Чи хоосон яваад ямар зүйлд одоо итгэдэг болсон гэдэг амар их ажил хийсэн байж тээ тий. Эсвэл одоо бүр том зорилготой одоо тэрэндээ өөрөө итгэх гэж яваад байгаа юм уу? Тийм. Тэрнийг одоо хавс яваад одоо дийлээгүй юм чи одоо чи Үгүй нөгөө өнөөдрийн уулзалтаас одоо сууж авах гэдэг хавц дийлээгүй weg би чаваад хавстуулаад ил чадахгүй гэсэн юм шүү дээ. Үгүй багш хавс чинь зөвхөн ер нь бол эмгэгтэй л ажилдаг. Ер нь бол эмгэг тал руугаа ажилтсан шүү дээ. Зорилго тал руугаа л хавсаал ерөөсөө ажиллахгүй шүү дээ. Тий. Яг хөө тэгээд нөгөө нэг юу гэдэг вэ?
ховс за тэгээ дээрэс нөгөө нэг эмэгтэй ажиллаад Зорилготой өөрөхөд ингээд цад болдог тэгээ юу байлаа. Тэгээд ингээ ажиллачлаа. Тэгээд чи ингээд одоо зорилготойроо төвлөрдөг болчлаа. Одоо тэр зорилгоороо явъя гэж байна тийм. Тийм. Одоо тэгвэл өнөөдрийн уулзалтаараа чи тэр яаж хүрмээр байна? Ямар аргаар хүрмээр байна? Юу юм бэ нөхөө? Одоо нөгөө сэдв гэдэг шиг оноос нь нэр хэрэгтэй юм байна. Тэр зорилгот маань. Оноос нь нэр байхгүй болохоор ийм зорилго гэхээр чи нэг ойлгомжтой болчихсон шүү дээ. тийм. Зорчидын хөдөлгөөр Тийм. Оноос нь нэр чамд тавьсан өгдөг болох уу те? тийм бэ. Тэгчих юм бол оноос нь нэрээ яг тодорхой гаргаад ирчих юм бол ерөөхдөө яг юу болох юм бэ? Илүү их нөгөө нэг дараагийнх нь юмнууд нь энийг энтэйгээ уяад энийг энтэйгээ уяад энэ өдрийнх нь энэ юм байна, тэр өдрийнх нь тэр юм байна гэдэг ингээд тодорхой гараад ирчих юм. За тэгвэл чи хагад ярьчлаа. За одоо аюулгүй л 7 хорвоо орж ирсэн бай тээ. Одоо бид нар өдөр яаж ирээ гэхээр уулзалт хоёуж уулзалтаараа тэгээд уулзалтынхаа нэг зорилго тавиад өөрийнхөө судлах сэдвээ үзэл тэрүүгээр яваад байна. Хүмүүс зөвлөгөө өгөх гэдэг зүгээр өөрийнхөөгаа л зүгээр өөрөө судлаад явж явах хэрэгтэй. Эсвэл хүмүүсийн ярьж байгаагаас үрд авахыг аваад тэгэхэд аяад гэж явах байхгүй. Тэгвэл та нар юуг авч үзмээр байна? Ямкадыг орж гаргаал юм. Юу зүгээр юм долоор. Тэгэхээр надад нөгөө дуудлага ирсэн чинь нөгөө дуу сонсогдохгүй болохоор нь орчоо дахиж гараад орсон байхгүй. Тэгсэн чинь одоо дуу чанга сонсогдож байна. За тэгвэл чи өөрийнхөө юм дээр ажиллах юм. Би одоо ингээд янз янзын ингээд жижиг ажиг хийсэн нэг яг гүйтд үр дүн гаргаж чадаагүй байгаа юмнуудаа яг нэг үр дүнтэй хийх тал дээрээ л ажиллах гэдэг. Үр дүнтэй гарсан гэдэг нь чи яаж мэдэх юм? Одоо тэр уулзалт дээр даалхан бичгээ юунд одоо ямар үр дүн хүсээд байна? Одоо өнөөдөр үр дүнтэй Андэрлийн хатад тохиолдог гэж байгаа шүү дээ тий. Альско нэг зорилгоо өртөн өнөөдөр уулзалтын өртөн гэх юм бол амьдралын одоо би нөгөө нэг жижиг хийгээгүй нэг ажлууд байна. Өчигдрийн нөгөө сургалт дээр ярьсан шүү дээ. Баах ингээд нөгөө дутуу агас хийсэн ингээд бодлоо толгоонд ингээд хитрхи их байгаад байгаа болохоор үр өгөөчтэй дараагийнхаа юмнуудыг хийхгүй яг ингээд тийм юм байгаа даа гэж санаа зовоод урагшлахгүй байгаад байна гэд тэгсэн чинь багш чөтөр зөвлөгөө өгөхтэй болохоор яг тэр дутуу байгаа юмнуудаа ингээд бичиж яагаад нөгөө баг багаар ингээд хийгээд хийснийгээ чеклээд явчих юм бол амар юм байна гэд одоо яг тэр шиг яг тэрийг өчигдрийн тэр сургалтнаас сурсан юм өнөөдөр яг хэрэгжүүлэе гэж бодоод одоо миний хийгээд байгаа юмнууд болохоор одоо нэг нэгтлэнгийн нэг юм хийгээд тэрийгээ нэг дуусгачих гад тэгээд нөгөө зөв хоолтынхаа юмныг хийгээд бас нэг гар урлалын юм хийж гээд тэг ингээд нэг жижиг юмнууд ингээ хийцэн байгаа. Тэднийг ал дутуу байгаа юмнуудаа бүгдийг гүйцэтгэх юм бол одоо яг ингээд энэ нь одоо ингээд болчлоо, энэ нь болчлоо гэх. Тэгээ цаашдаа ингээд нэг цэгцлээд авчихад ингээд цаашнаа ингээд явчихна гэж бодоод байгаа. Өрөөчлөө өгөөч хэрэгтэй юм уу чамд өдөр уулзалтаараа? Тий, ер нь бол тий. Одоо тий өрөөчлүүлэхэд юу хэрэгтэй гэдэг чамд ойлгох юм бол одоо аль сэдв рүү ч юм уу ямар бодол руу орох нь чухал байна. Өргөжлүүлсэн гэхээр одоо бол надад яг яаралтай хийх юм нь болохоор яг нөхрийн ажлын нэгтлэнгийнх нь ямыг яг одоо 10 сар 11 сарын нэрвийн ажлуудыг ингээ яг хийгээд жин там болгочих юм бол яг одоо ойрын хугацаанд яг энийг л нэг жин там бол тэгээд яг энийг хийх гэхээр надад нөгөө туршлага дутаад байгаа болохоор тий тэгэл тэн дээр л гацаад оршилчихгүй гацаад байгаа.
Эдээс яаж гарах вэ гэдэг бодож иж болно. Тэгэхээр та нар өөрсдийнхөө зорилгоудаа өдөр тавиад байна шүү дээ. Би яаж өөрийнхөө хүчээр яаж гарах вэ гэдтэй. Одоо би нэг надад өгчихгүй. Одоо би гэж зөвлөгөө өгчихгүй. Одоо би гэж зорилгоо авахгүй. Та нар өөрсдийнхөө гэж ажиглаж анзаарч ингээд орон зайгаас сонсож байгаа зөвлөдөөсөө тий ариг утга агуулгыг олж авна. Тийм бол тэр зүйлүүдээ л анзаараад тэрэн дээр ингээд төвлөрөөд ажиллана гэсэн үг. Тэгэхээр одоо та нар хаана байна? Одоо хас явахыг хүсэж байна. Алдар баяр л гарч ирсэн чи тэ өөр хэлэх юм уу галзах ярих зүйлээд үү? Өөр сонсмор байна уу? Багш би чи тэгэхээр Аа би чи яахаар болцсон мөлий? Зөвлөгөө авсан билээ. яахаар мэдгүй. Та гацаад орцсон одоо танаа хөөчээгээ гацаад орчдөг штэ юу хийх вэ яах вэ гэдэг бүгдээрээ л гацаад орцсон гэдэг хэд аваг дээр тэгрээс ирээд одоо борхоо өдр аваад гэдэг гацаадаас гаргаад гацааг үг зав дээр тавиад өгөхгүй. Тэ хий одоо гэрлэгч хөөхтэй шууд гацаадаас гаргаад тэр нэг гой сурдаг ингээд болгоод өгөөч намайг нэг ингээд болоо болгоо ээж болгоод өгөөч гэж юу те нөгөө сарай одоо гайгүй тав зорилгоо гэдэг утгаар ойлгодог гэдэг хөө болгоод өгөөч гээл те тэгээд бас дуршгаа зэрэг өдрөдөр ч юу те хий одоо нөгөө явкагийн одоо танилыг гэдэг мэдлгүүдээ шууд оруулж ирэл хийдэг хүн болох хэ гэл ингээд те тадарыг гэдэг гэр гацаадаасаа гэл ямар нэг юу хөө ингээд аваад туслаад дэмжээдэг гаргач гэл ингээ хүлээгээд байгаа. Тий. Хүлээгээд ханагч гарч харагдах таа. Тэр тадарыг тэр аврагчгаа гарч ингээ хүлээж байгаа тэр ингээд юу ажиглахгүй. Юу туслах вэ яах вэ гэж ингээд те сарчаад байна эсвэл зүгээр 50 байна уу эсвэл бодолч эргэлдээд байна уу мэдрэмж чи янзуурлж байна уу энэ бодол мэдрэмж эдрийг анзаараад ажиглаад хүлээн зөвшөөрч иж Хүлээхгүй байна гэхээр яах гэдэг вэ? Зайдс ингэж нэрээ гаццэг хэн надад туслах вэ гэж ягаар гэд шууд юм хий оролдоод хэлмээр юм оролдоо гэжтэй яаж. зүйтэй л оролдоод хийгээл үзсэн шүү дээ Тий. Тий одоо 100 тэгдэхээ яах вэ гэл те тэр чигээл толоодаг сар жилүүд өргөжлөөл өгдөг те надад бол одоо тэр юуны зөвлөгөө юу л хэрэгтэй хүүхдтэйгээ ажиллуулчихмаар өөр нь хүүхдээ олуулмаар л би оюнгөрлөгч юм хэлж болох юм уу? тэг өөрийнхөө дараа л хэлчихэж одоо аюулгүй дээр бүргээ заавал хэлбэрээ аюулгүйчтэй тараа гэдэг нэг эмч талаар зөвлөгөө тавих хэрэгтэй одоо нөгөө сүгүүдэд телевизүүдийг тариад эмчдэр очил зүгээр гэл тийм одоо зөвлөгөө өдр тат хэрэгтэй сарагийн хэлээ тэгж асуух байхгүй зөө одоо сараг аюулгүйч тэр одоо хөөдөө тийм эмчдэр дээр очил зүгээр ээлж ах тэгээ очихгүйгээ цоголт хийцээ чи яагаад очих вэ зохиол яа энэ дээр очил зүгээр тэгж тэр гэхээр бас гэдэг юу энэ зүйлчээ гэж чоёв зүйлс хасмаар байдаг гэж асуух байхгүй. Зөв. Тэгэхгүй бол чи шууд өгөх гээд байгаа байхгүй юу? Тэрнээ чи аль дээр авцсан байхгүй очих хэрэгтэй. Бид л юмуд авчих хийхгүй. Одоо тийм сүмүүдийн талаар мэддэг мэдээлэл хэрэгтэй дээ. Аа. Зөв.
Юуны талаар Сүүтэй талаар тэдэг дээр эвчтэр очих гэж хэлсэн гэсэн шүү дээ сэтгэцээс. чи Тэгээд сүүтэй чи талаар сараг гэрэл одоо тад мэдлэг мэдээлэл өгье бол та очихоор байна. би одоо тийм ийч мэмч тийм юм дээр очихгүй. Зүгээр би нөгөө хүүхдтэйгээ арт терапигаар ажиллуулаад өөрөөр ингээ олуулдаг юм. Сараг гэрэл төвчдээ гэдэг хэлье гэсэн юм жадахад хэрэггүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрэгтэй гэвэл одоо гэрлэгч чи өгч заяа. Тэгээд заримдаа гэдэг үсчээ гэдэг тэр чинь хаашаа хадуулах гэдэг үздэг болохоор одоо хатдаг яга очихд бэлдэн биш вэ? Сэтгэл зүй, сэтгэл санааны хөдөлтэй гэхээр тэр дээр гээд бодлоо хүндэтгэл илүү дээр гэсэн үг л дээ. Тэгэхээр дандаа хамтарч ажиллаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр танд одоо энэ мэдлэг мэдээлэл хэрэггүй байхад би энэ зөвлөгөө өгвөл эдгөө эдэг одоо хийцэн үчид юу дайлсгүй хийхгүй гэсэн үчидээ би тэрийг шахаад ингэж шаардаад хэрэггүй гэсэн. Ямар санагдчихтэй тадарт. Аюугэрэлч тад юм бодогдож байна би хөөе энэ яригад чахгүй хахаар ямар санагдчихэ. Арт терапийн юу авъя? Тэрнээс терапи юм хүүхдээ аваад байгаа тэр бас хэлэхгүй ч гэж болно ш. Та бүр өөрөө арт терапи сураад өөрөө хүүхдтэйгээ бодол мэдрэмж өөрийнхөө дотоод бодол мэдрэмж дээр яагаад өөрийнхөө хүүхдэдтэй ажиллаа тэгээд явж яана гэсэн үг ш. Тэрнээс ш. Тэр хүүхдтэйгээ хүчээр ачраад суулгаад яахгүй гэсэн үг. Тэгээд бидний гээд хүүхдүүд ч одоо тэг хүүхдүүд бие татсан бараг тэр бүдэр ингүүл ингээд бас өөрийн оюун бодол сонсч үзсэн зөвлөлттэй өөрийнхөө ингээд ертөнцтэйгээ байж шээ. Тэр төлхөөрөө тааруулж орно гэдэг чинь ямар төлхөөр байна гэж бодож байна. Болоод тэр төлхөөр ямар төлхөөр гэж бодож байна. яаж ажиллах вэ? Арт терапи сорно гэхээр би одоо яаж арт терапич зөндөө их юм сурж ижил гаргах багт. Одоо тэр одоо сервис багш нар ч гэдэг хүмүүс ч яадаг гэдэг ерөөсөө та юудаг мэдлэг олыг тэр мэдлэгч өөрөө цаанаас ороод ирдэг те. Тэд нар ч зүгээр нөгөөдөг зөвлөгөө арга хэрэгслүүд байгаа байхгүй. Өнөөдөр та дэрэг арцхад одоо юу туслах вэ? Ямар миний бодол мэдрэмж вэ гэдэг нь чухал байхгүй. Тэрээс яг шийдэл гэхээсээ илүү бидний дотор ямар зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ? Ямар зүйлүүд маань энэ гацаатайгаа байх нь надад ямар вэ гэхэд би тэгээ өгөөцгөө тагцсан миний нэгэд өрнөний дотор янз бүрийн явуудыг бужигнуулаа дотор гэдэг янз бүрийн бодол мэдрэмж янз бүрийн зүйлүүдэд байна. Тэр нэгэд үржээд томроод идэг. Ингээд зөвлөгөө бэлжиж болж тэр шавь тийм гэх зөдөөл бэлжиж бол зөдөөл сургалтуудыг ярьж болно. Тэдэр ч бас нөлөөлөө гэсэн үг баталгаа байхгүй шүү дээ. Тэр таны сонголт үгтэй сонголтоос нөлөөлдөг. Орон төгс яаж гэлж байна? Орон төгс яаж гэлж байна? Тэгэл байна. Миний бодлоор бол яг тэр гацсан байгаа хүмүүс нь өөрсдөө яг өөр дээрээ л ажиллана л тэр. Ажиллаж ижил яг юугаа болох юм бэлээ. Би бас нөгөө нэг бүх юу нөө гацсан мэдрэмж тэгээд сөрөг бодлуудтай дарагдсан. Байсан учраас би бас сайн ойлгочлаа л та. Тэгээ өөр дээр ажиллахад чинь бас нэлээд цаг хугацаа орсон. Харин тийм. Тэгээд өөр дээр ажиллахгүй явсаар нэлээд хагас жил өнгөрчлөө шүү тий.
Ажиллахгүй явсан. Тэгээд шууд Маш сайн хэрэглээ. Бид тэр хүмүүсүүдээ ингээд ажиллах гэдэг тэгсэн чи яаж уур дээрээ гээд боод байдаг. харин тий би чи одоо нэг арт терапи багш дээр л хүүхдээ байж сурчвал тэгэл гоё болчих гээд. Тэр хүүхдээ тэр багш л тэр шийдээд байж шиг би биш гээд энэ хандлагыг чи би бидрээд байгаа байхгүй. Тиймээс би тэр савдрын хаяг утсыг өгөхгүй байгаа штэ. Тэр одоо юм чи бидрийн утсыг өгөхгүй байгаа штэ. Тэгээд Август гэдэг байхгүй. Та олыг үйл аль дээр олцсон байгаа. Нэг сараг гэрлээ суугаад байх юм ба тэгээд Угаасаа би бүр гарч идэгс бүгдийг олж хараад ингэчүүл яг болоо. За яах гэж одоо бүр дотор байгаа бүх юм ингээ гарч ирэх тэнгуүтэй за байли яа шиг өөрөө олох юм бэ юусоо байли гэж одоо гол нь хүлэн зөвшөөрөхгүй тэнцтэй дахаар за гэж одоо амар ууч ирчлээ. тэр дотор чи яаж игээ уужирч чи дотроо ингээд сая 80 тэмцэл өрнүүлсэн нөө тэр ч одоо ингээд бүгдээ нэг ойлгоод хүлээж зөвшөөрсөн юм хардаа. Яаж одоо тэр тэмцэлч чи дотроо чи яаж тэндээс тэдрийг бүгдээ ажиглаа сонгов. Нөгөө юу ийсэн юу төлөө нөгөө би энэ хүний дотор би яг өөрөө орж чадахгүй бол бэжиж яах гэж гадна талд ингэж 80 өсчээд яах юм бэ л гэж бодоод тэгснээ нэрээ тийцээ гаднаас нь тийм тэгж бодонгууд за би энэ хүний дотор тал яг ингээ өөрөө шингээд орж чадахгүйгаас зэш тэр зүйлийг угаасаа ямар ч юу авахгүй юм даа л гэж бодоод тэгэл амар тавьчихсан. Хүлээж зөвшөөрсөн үчиний дотор тэгээд үгүй гэсэн юм байгаад байна тийм тэгээд за тэгэл амар хүлэн зөвшөөрчихлээ шүү дээ. Би чамайг барил загсах гэж байгаа юм шиг тий. Одоо ингээ хавтраа гэж ингэж штэ тий. Тэрээс коуч гэдэг чи хамтрах урчаад байгаа гэж хэлж байна. Өөрсгөө аян дасгалжуулалт энэ дээр яг ингэж яриад байдаг. Тэрээс харилцаа дээр орч чадвар гэж хэлж болно. Тэгээд энэ дээр чи хамгийн гол чадвар нь харилцах чадвар гэдэг байхгүй. Би одоо яаж харилцах уу яах вэ гэхээр хамтрах байхгүй. Би чамд энийг өгчээ тэгээ гэдэг чи манай ээж аваа харилцаад арга барил ахгүй юу. Манай ээж аваа манай багш нарын энэ шид харилцааны арга барил өдөр чи бид нар суугаагүй байхгүй гэж би өдөрт хэлээд байсан шүү дээ. Ричээ гэдэг өгөөдөг суухад энэ одоо чадварыг би өгөх бүх хичээлээр харуулсан байж бол та нарыг анзаарахгүй зүгээр багшууд чинь ингээд сонсч энэ чинь гэж хараад байхад чинь энэ бодлогын цаад чи бидний ур чадварууд явдаг байхгүй софт скилүүд чадвар гэдэг юм бол тэд чи бүр маш олон чадвар компетенц ур чадвараар харагддаг. Гэхдээ эдгээр чи би та нарт хэлэхгүй шүү дээ. Дүүгээрээ гэсэн дөрөвгээрээ тэгсэн гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхэд энэ өгөөдөг вижиг багаар сураад яхад төлтөөрөг анзаарч ажиглаад хүмүүсүүдийн бас харилцаанд дунд сурдаг гэсэн үг. Ийм уулзалтуудаар сурдаг гэсэн үг. Тэгээд баг туслаар орж ирдэг гэсэн үг. Би багш хаан гацсан нь олчлоо. Хаяа одоо нөгөө би арт коучингийн сургалт авсан шүү дээ уулаа. Тэгээд 3 модуль дээр очингуудаа 3 дахь модуль дээр би гацсан байхгүй юу? 3 дахь яг хийж байгаа л нэг миний дотор идэг хамаг гэдэг нэг ийм арцгансан нэг юм 3 дахь коучинг гаргаад ирсэн байхгүй юу? Арт коучинг биш тэр чи коучингийн багц гэж. Тийм коучингийн багц тийм. 3 дахь коучинг яг гаргаад ирсэн байхгүй юу? Тийм. Гаргаж 3 дахь нь илүү 4 дахь нь жилүүдэд гаргаад ирсэн байхгүй миний хамаг гэдэг юм. Тэгсэн чи би нөгөөдхнөөс айгаад өөрөөс айгаад тэнгуүтээ арайч ийм биштэй ийм амар хүчтэй ийм амар одоо нөгөө юу гэдэг ийм амар том гэж үгүй шүү дээ би байсан шүү дээ бодлороо ингээд хомж шүү дээ. Тийм хомд. Тэгээд жижигрүүлээ тэнгуүтээ нөгөөдхнөөс өөрөөгөө хүлээн зөвшөөрөхгүй тэрэн дээр очиж гацсан юм би. Би ингэж таам гэдэг хүлээн зөвшөөрлөө чи ээж аав нар өгдөг байсан байхгүй. Хүч чи болоогүй. Чи ийм жижигхэн чи дуугаад суу битээр ингэдэг гэж яхад дандаа бид нар ингээд сурцсан байхгүй. Ингэдэг гэхээр чи нарай нэг юу лээ ямар ичих нүргүй юу мүү гэл те. Наач ч юм шиг. Хайгой нэтрэг гэхээр өөрийгөө ингэж сураад би хамаагүй хийгээд яах илэрхийлээд яах алдаад дээрч хуйч хийгээл. Тэр ингээд дандаа гоё гарч ирэх гэлтэй ингээл
Ингээл тэгэхээр энд ингээд басчаад штэ. Нөгөө нэг зааныг яадаг үлээ нэг ингээд гинжин дээр ялгаад хаа тэр тойрогтой ингээл алхаад байсан чи гинжин авцсан чи тэр гинжгүй ирэх чөлөөтэй мөртлөө тэр хавтайл эргэлдээ цаашаа чүүд нь ингээд уул гол байж хат очихгүй байхгүй нөгөө тойрогтой ингээд үлдсэн. Бид нар тэгэхээр яг тэр харилцааны аргаар нь байгаад байдаг. Яг хуучнаар. Гэж Харин яг тийм. нэгэн болоод одоо ингээд 38 жил одоо ингээд айгу олон жил болчихлоо штэ. Тэгээ одоо 2002-оос ч хойш одоо ингээд оноо хараад 25 жил болж байна гэхээр ямар урдаг гүйцэн бэ гэж байгаа штэ. Тэгээд Яг болчих тийм. бид нар харилцаа чи өвлөлтөөд байна. Бид нар аав ээжийг багтаа ингээд ингэж хэлж байхад би та болол юм болохгүй хүмүүстэй ингэж харилцсан тэгэж харилцсан өөрийгөө ингэж яг тэр аргарлууд нэг өвлөлтөөд явж ижил. Яг тэгэхээр одоо нөгөө харилцаанд аргаар энэ зүйлүүд нь өөрчлөх. Багшаа би одоо тэгээ ямар коучинг багц, арт терапи ерөөсөө энэ дотор уцаа олохгүй явж байгаа шүү дээ. Тэгээд тэр олон хичээлүүдээ зөвөр хичээж болно. Зүгээр сараг гэрлээ сайдаа ойлгосон зүйл чи айгуугаа яахгүй. Би байсан чи энийг гэдгээ ухаарсан чи хүлээ зөвшөөрсөн чи би ахаад юм болчихчих штэ. Чи гэдэг өгөөг айгуу гэдэг нэг юм. Энэ одоо өөрийнхөө ингээд ойлгодог ухаарсан зүйлүүд чи ингээд бид нар аюу хан чи гэрлийн хурдаар явдаг байхгүй. Энийг анзаарч ажигласаар гэдэг чиг ойчиг болчиход байдаг. Тэгээд чи ингээд та нар энийг анзаараад ажиглаад хүлээн зөвшөөрөөд бидний дотор маш олон гой зүйлүүд болж яадаг. Бид нар энийг зөвхөн үндсэн өгч ажигладаг байхгүй. Ингээд дандаа үүсгээд ингээд яагаад ингээд явчихдаг. Одоо чи нэг гацаа чи яаж зэрэг гэрэл. Юмнууд л амар хиймэр санагдчих. Тийм одоо гацаа байсан яатсан. Тийм нэг тийм. Яг бол гисэн бодлоод манд бүр ингээд фүү гэлүүлэг л авчихсан. Тэгээ чи хүүстэйгээ ингэж яваалсан юм шүү. Тийм. Нэг тийм. Юу гэсэн одоо юу гэсэн нуунууд болохгүй бүтэхгүй гэдэг үгнүүдс байдгүйсэн. Болохгүй болдгоо над ийм зүйл хийж болдгоо шүү, тийм зүйл хийж болдгоо шүү гэдэг үгэндээ бас нэлээд буцдаг байсан. За хийх гээл зүгээр ингээд хийгээ болж байгаа юм болохгүй шүү гэж хажуудлаас хичэнгүүд л би болчдөг гэсэн юм. Оо хаалаа ч одоо хинүү дөө хаалаа толгойчтон дуурайд энэ чиний жинхэнэ дөө юм байна уу? Аа. Тэрийг нэрээ аюусаа илрүүлэх хэрэгтэй юм тий. Одоо энэ азаргаар хинүү дөө хаалаа болохгүй гэж хэлээд байна. Болохгүй гэж ингэж хэлж иж болно шүү дээ. Зөвхөн болохгүй гэх ингээд нэг дөө хаалаа хэдэн зуунаас ингэж ирчиж болно шүү дээ. Аа. Багш надад бас чадахгүй гэсэн юм байна гэдэг шүү дээ. Чадахгүй гэдэг ингээд хэлж болно шүү дээ. Би чадахгүй гэвэл зөвшөөрч шүү. Чадахгүй чи ингээд хэдэн зуунаас ингээд алдаа оноонууд чи баталгаануудаа шууд ингээд нүдэнд харагдаад ороод ирчихэж болно. Манай хүү чадахгүй гэдэг ингээд орохоор ингээд бүр чаддаг болгомоор санагдаад хүчлээ тэр нэг чаддаг болгомоор санагдчихэж байна. Нөхрийн чадахгүй чи чадахгүй гэдэг л орж шүү дээ. Чи машин барьж чадахгүй, чи тэгж чадахгүй, чи ер нь тийм штэ чи. Гэсэн чи та эргүүлээд нэг өөрийнхөө хүүгийнхаа дүрд орсон юм шиг нэг жогоо өгч чадахгүй, хийж чадахгүй, болохгүй гэл ингээд орж ирээд. Тэгэхээр нэрэж тийм нөгөөг нь хин чадна гэдэг чи би чадах гээд байгаа юм шиг. Тэгээ яг ингээд чадахгүй гэхээр нэрэж чадахгүй юм болов. Одоо та нар анзаарч байгаа гацаа дээр та нар язаараа сүрэг гэдэг өгөөд юу вэ? Гэдэг өгөөд орж ирж байгааг. Аха. Эндээс одоо сүрэг өгөөд цуглуулгад орж ирээд байна шүү дээ. Аа. Тэднийг та нар мэдхүү мэдэн шүү дээ тийм. Одоо чадахгүй гэдэг нэг сүрэг үгүй. Тэгээд өөрчнөө нэг тэгэх ирэхгүй ч нэг гой том болмоор байгаа. Бас л адилхан томорч чадахгүй. Албаар хамаалах хэрэгтэй гэсэн чи чадахгүй. Ингээд нэг айгүй гоё ингээд
нийтчих гээд тэгэхээр айгаад байгаа. Тэгээ чи гэхээр даваа шүмжилж штэ. Тэгээд чи. Тийм айдас тийм. Ингээд ингээд нэг бүр нэг ингээд задарчих гад тэгэхээр л нэг Ая гэрлэгч баатаа гэж задарч гадаад гэдээсээ чи нэг ингэдэг нэг байсан л ахгүй гिचдэг. харин тий. Одоо ингээд нэг гоё нэг л би яг юу хийж ингээд гоё ингээд задрах гэдэг мэдхгүй ямар ч байсан ингээд нэг гоё болчихмоор ингээд байгаад Тэгээд ирчүүч гэрэл цацраач гэдэг те. тий бүр ингээд болохгүй бол баг яачих марж юм. Тэгэхээр л нэг болохгүй га нэг айдас яваад. Тэгээд үстэй ингээд цацраад ингээд элбрээд чаг ингээд үстэй бүр чангаараа. Нэр заримдаа нэг юу руу гарахад ойролдог шүү ингээд би одоо тэгээд бас л үсэтгэлтэй ингээд чаднаа чи тэгсэн ирнэ тэгээд нийл чадахгүй сайд дуу хоолой байгаад л Юу шүү дээ миний хасан чинь и амир гэдэг дуу бол айгүйх байдаг гэсэн. Чораад. Тийм. Тэгжин нөгөө нэг ээж нар өргөд нөгөө хүүхдүүдтэй нөгөө нэг юмнаас хамгаалахын тулд и амир болохгүй гэдэг нэг үг өгдөө шүү дээ. Яг л тэр дуу бол юм бэ. Тэр чи альтай нэг удаа тэгдэг юм дээр л хэлсэн байхгүй. Бид нар чи одоо дахад бас тэр хэд 10 жилийн дараа тэр нэгэдэг цуураадаал дахид цуураадаал надаас цуураадаал ингээд яваад байгаа байхгүй. Би өөр цуурайг цосхгүй байгаа байхгүй. Өөр цуурайг ингээд би чаднаа ингээд чадна штэ. аяа гэрлэгч гэдсэн яач юу. Би аваач үгүй ядлаа. Чаднаа би чаднаа гэх. Би тэгээд чаднаа гэдэг юм бол ингээд бүгдөө чадаад байдаг байхгүй. Тэгээд яг тэгээд яагаад за ер нь байхгүй байна. Би чадчих. Аяа гэрлэгч ингээд тасаанаа сэтгэлээр ямараад исэн чи гинт яа тэнэгээд агуу тийм юу болчихоо. Би яад нэр ингээд чадна гэр ингээд чадчихлаа шүү дээ гэж бодсон байхгүй сайн. Нэр аягүй багш юм. Чаднаа гэд ингээд ингэчаач гэж байна. Харин чаднаа ингээд ахад чадна штэ чадна гэж ингэчээр болохгүй юм алгал биш. Энэ намайг хүлээд бариад байгаа хинч бариагүй байх чи. Өөрөө л чадахгүй би чадчих. Чиглэхгүй Өөрөө нөө хийж надад чадахгүй гэд бариад байгаа байхгүй шүү дээ. Яг бариад хүлээсэн. Өөрөө л чадахгүй шүү дээ. Би чадахгүй болов гэж тийм жоох юм нэр. Чадахгүй юм байхгүй шүү дээ. Ямаагүй үгүй тэгээд байгаа жоо чи итгэлтэй болчихвол өөрөөхөө хэлснийг эргүүлээ үгүйсгээд ах юм аа. Тэгээд тийе. Хаана үгүйсгэсэй чи харалтаа тэгээд биччихэл тийм үгүй юу яах вэ ийх үү гэж үгүйсгээд байдаг ш. Ууг чи ингээд шийдвэрээ гаргаал ингээл бүр ингээл юу яац шийдээл олоол ингээл болгоол ингээл тавьсан байгаа мөртлөө яах вэ ингүүл яах гэж байна уу энэ яасан энэ юу гэж бодож байна та аль нь дөрөвний шийдвэр гаргаал тавьсан байж шүү дээ тэгээд тэгсэн мэж та яах гэдэг та наадах дээр нэг эргэлсэн юм байгаад байна тэрийг одоо болооч таатагээд өөрийгөө одоо хүлээж зөвшөөрч та нарыг анх орж ирж байхдаа яасан одоо би нэг мэдмээрээ нэг гацаараа нэм бэн тийм бэн гэсэн чи та нар одоо ингээд бүр ингээд тэр зүйлүүдээ хүлээн зөвшөөрөө тэрэн дээр ингээд онцлоод тэ одоо тэрнээс ингээд гарах арга зүйдээ бодлоод тэрнийгээ хилээд ингээд өөрийнхөө өвчөөрөө ингээд таньж ингэж өөрийгөө ойлгож байгаа анзаарч байна. Энд чинь ингээд хөгжил төвшил байхгүй нэг ч одоо би ингээд хүлээн зөвшөөрж байгаа байхгүй тийм
Ямар санагч байна нарт. Харин тийм чадахгүй юм алга ба штэ л гэж. Чадна штэ чадна гэл тэгэл өөртөө нэг тэгж итгэх хэрэгтэй. Тэгэл нь яах вэ? Дараа ямар санагч. Надаа юу? Барай. Одоо нэг юу төлөө нэг юмны блог тайлгдлаа л гэдэг чинь нэг юм нийлэлт шүү нэг блог тайлгдсан. Чи тэгээд блокороо дөрөв хэлсэн яваад. Нэггүй нэг ялцчгүй асуулт л юм та. Ялцчгүй тэр нэг хэрэгтэй нөгөө коучингийн асуулт гэдэг ялцчгүй тэр нөгөө нэг цухтагаад байсан зүйлээ олцсон болохоор нөгөөдгөндөө баярлаа зүгээр нөгөө дэгдгэж тогтгонч гүдэг дотоод түүхт маань зүгээр дэгдгэж тогтгонч гүгээ боо юм бол шүү дээ. Аян дээр тэгчинд одоо би яраагаараа ингээ гар юу гээ. Одоо бүх юм авах гадах чиний татвар нь ингээд байна шүү дээ. Эцэг нөгөө та нар орж ирэхдээ зориг тавьсан талбартай байхгүй. Энэ чинь та нар ингээд би ийм өсөлттэй байна гэдэг энийгээ тавиад би тэр лүгээ гэж судлаад яваад байсан чи ингээд хурцээд ингээд дэшил ингээд юмуд гараад тэрийг онцолж ингээд яриад байсан талбартай байхгүй. Анийг тэгээд ахаар ингээд группээр ингэж яваад ингээд харинжигээ бүр томроод хэлээд бие биенээсээ тэрийг ингэж олж хараад юм уу ингээд явдаг гэсэн байхгүй. Энд юу төлөвлөдөг гэхээр нэг коуч ментор коуч чинь тэр энерги тэр юу дээр ингээд зүгээр хүлээн зөвшөөрөх дэмжээд идэх толботой байхгүй энэ дэр чи ингээд долоо ингээд чадвар байдаг тэрдээ ч ингээд харагддаг л байхгүй тэрдээ байдаг гэж байна. Нэг тийм онцлогтой техник биш байгаа сараа ихлээр хүүхдээ тийм ээ. тийм ингээд дэвшил түргээд байгаа. Тийм ээ. Ялцчгүй өөр юм. Нөгөө нэг юу юм бэ шүү нөгөө нэг өөрөө асуултуудаа одоо нөгөө нэгтүүлээ өөртөө ингэж асуултын ер нь бол нэг хийх. Ийм юм шүү минийх дээр болсон чинь нөгөө нэг яг л хэрэгтэй гэсэн чухал зүйлээ гэдэг нөгөө нэг шал нөгөө нэг одоо хүнд гэх юм уу ч нэг тийм арай нөгөө нэг баланстай юм дээр төвлөрөөд яг өөрийнхөө яг хажуу талд байгаа зүйлийг ерөөсөө тэрэн дээрээ төвлөрөхгүй шууд зүгээр том зүйл рүүгээ бараг далал үсрээд орчил гэж зүтгэд идэхгүй юм байна гэдэг амар санаж анзаарчлаа. Дөнгөсөө юм. Тийм юм байна. Тэгэхээр нөгөө дараалалаар алхах нь гэдгээ мэдгүй зүгээр л би өсөрчээ гэдэг төрөл дээрээ тавьчаад байгаа болохоор бас яахгүй байсан. Утаг гарчээ гэлөө. Тийм юм байна. Тэгэхээр чи их хүч харна штэ. Аян гэрлэгч одоо таны мэдрэмж яаж байна? Бодол яаж байна? Би өөртөө юу яасан вэ? Тэдтэй хүүхэд тоглоод моглоод шал өөр юм ярьж орж ирсэн. Тэгээд ингээ тэрийг нэг арт терапи багш магштай уулзуулчих гэдгсэн чинь явж тэ нэг хүүхдээ би л чадахгүй би хүүхдээ яаж чадахгүй матгүй гэдсэн чи сүүл дээр нь бол өөрийгөө л би ингээд чадахгүй чи гэдэг ингээд яатсан байгаагаа л тэд чадахгүй тэрэн дээр л ерөөсөө уучаад байгаад байсан. Тэгэл боллоо. Тэгээд ер нь л ээжээс нь илүү ингээд чадах байгаа мó тийм ч гэдэг хажууд нь ээж штэ гэдэг чи өөрөө ингээд чадахгүй хэрэггүйд бас би чадахгүй гэж бодсон штэ. Энэ надад ажилтсан тань бүдэмжлээ үүссэн дагаврыг чаддаг өгцөөлөө хийж хахад би юу чигээгүй гэж өөрийгөө нөгөө сүнжлэхгүй штэ. Тэгээ өөрийнхөө тэр одоо итгэлээрээ хүүхдэд хүч өгдөг гэсэн үг шүү дээ. Ээж тэр өөрийгөө итгэлээр хүүхдэд босгочдаг ч гэж ярьдаг шүү дээ. Тэр машиныг өргөөч гарчдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо ямар ч удаа бодог хөдөө хажуудаг гэдэг чинь амар тоо өчөдөг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүчүүдээ бид нар дотроо ингэж олж гэж ойлгож хүлээн зөвшөөрөж судлана гэдэг чинь хамгийн гоё хөдөлгөөд байдаг байхгүй. Тэгэхээр би бол яг ингэж ярилцъя гэж болно энэ коучинг 7 хоногийн эхлүүлжсэн чи эхний өдөр өдөржигээл барилж урандагс фтаар ирээл ордогс барилж бүх өдрүүдэд байсан шүү дээ. Тэгээ харах юм бол өнөөдөр чи одоо бол их гоё болж байна те ордогс. Тэгж Үрэг гоё байцтай үрэг тэгээд
өөдөө орж ирсэн хүмүүс чи одоо сургалтуудыг ямар болгож байгаа гэдэг чи харж байгаа нөхөө орж ирэхээр чи би өөрийнхөө гэдэг нөөц боломжийг юугаа бүрэн дүр ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Чи намайг тал бүрийн үндэстэй харсан шүү дээ. Тэгээ одоо энэ өдөр өнөөдрийг гэдэг орж ирэхэд тэгээ одоо өдрүүдийг ажиглаж байгаа ч юм ямар санагдаж байна. Энэ олон өдрүүдээс өнөөдөр бол олон хүн орж ирээд тэгээд ярьсан ярианууд нь их таалагдлаа. Тэгээд надад бас гоё юу оруулж ирлээ. Бодол мэдрэмж оруулж ирлээ. Ерөөсө бодогдоогүй юм сая орж ирлээ л дээ. Би тэгээд нөгөө өөр дээрээ ингээд ажиллаад тэгээд хамгийн гол нь нөгөө үнцэн тэгээд бас нөгөө сөрөг бодол мэдрэмжүүдийг ингээд дараад исэн тэр яг нэг цөөхөн хитгэн юм дээр л ингээд төвлөрөөд байсан байхгүй. Тэгээд яг энийг ингээд даван туулсан чинь дахиад өшөө ингээд надад айдас байсан юм байна гэдгийг би сая л мэдж байгаа байхгүй. Бас яг энэ хүмүүстэй адилхан ингээд айдас байсан. Тэгээд тэр айдсыг бол би ерөөсөө ингээд ойшоохгүй яг цөөхөн хитгэн юм дээр л ингээд төвлөрж исэн юм байна. Тэгээд өөрөө ингээд тэр сөрөг муу юмнуудыг тайлаад хүлэн зөвшөөрөөд гаргаа явуулчихаар тэр бусад одоо айдас байсан ч гэсэн тэр мөн ингээд гараа авчихсан байна. Тэгээд дахиад тэр айдсыг дахиад ингээд гадны одоо хүмүүс ингээд мэдрүүлэхээр бол тэр нь ингээд бүр орж ирэхээ ингээд болцсон. Бүр айдсаа бүр ингээд хүлэн зөвшөөрөөд тавиад явуулсан байна л гэдэг ойлголоо. Ээ чого яахгүй би дандаа эрэг дээр дүүлэрэг хийжээгээд бидний зүрх дээр оруулдаг бодол бидний хүмүүс гэл зөндөө яаж байгаа шүү дээ. Чи тэрнийг өгөөсөхгүй хүртэл ингээ хүлээ зөвшөөрнө анзаарна ажиглана хэрэгжээгээд тэр дөгөө нэг тэр бодол мэдрэмжээр ажилдаг хүмүүстэй ч юм уу те тэр одоо ингээ сурвалжлагчтай тэр ментор хүмүүсээр орж ийн чадваруудыг баг багаар өөр дээрээ суулгадаг гэсэн. Энийг одоо та нар өдөр болж мэдсээ ухаарлаад болтуудаа амьдралтай дараа нь яаж ашиглая гэж бодож байна? Би одоо ингэж бодож байна шүү дээ. Би ингэж хүүхдтэй ингэж хараад ахаар би итгэжүүл манай хүүхд болох гээд байгаа байхгүй юу. Тэгээ ингэж итгэгээд хэрл ингэж нөгөө хүүхдтэй яг ингэ бүрэн итгэж чадахгүй байгаа. Би ингэж итгэлээ гэж хэлээд байгаа мөртлөө өөрөө ингэж чадахгүй. Яаж ийна чи яаж ийна ингэж Шүртэй хайж болоо. үргэлж шиг ингээд авах гэдэг байхгүй. Тэгээ тэгэхээр яаж ийм би чадахгүй дээрээ байгаа учраас би итгэж чадахгүй тий. Гээд бас би итгэж чадахгүй. Би тэгж чадахгүй. Ингээд чадахгүй гэнэ. Чадахгүй дээрээ бас ингээд бооц. Байгаа учраас итгэнэ хүүхдээ итгэнэ гэж ингээд байгаа мөртлөө бас би нэр чадахгүй шүү дээ. Ингээд чадахгүй шүү дээ. Бас тэгэл чадахгүй гэхэд чи тэгэл чадахгүй л байгаа байхгүй бас. Тийм. Хоёрдугаар талаар нөгөө юу яаж байна? Сая охин ярьсан шүү дээ. Үнцэн гэж юу вэ гэдгсэн шүү дээ. Яг миний үнцэн юу бэ гэх тий. Яг миний тухайд миний үнцэн одоо хаана байна? Юу байна? гэж шүү дээ. Миний үнцэн одоо юу юм бэ гэдэг ингээд бодохоор чинь ингээд итгэл юм байна, зориг юм байна. Миний үнцэн болоод бас гэл ингээд бичих гээд байгаа. Тэди бидний үнцэн юу вэ гэхээр итгэл байна. атад болоод тэди итгэл гэж ихэд яг үг амдар гэдэг үг орж ирсэн чи та өөрөө тэр үгийг хэлж штэ. Тий. Миний үнцэн юу юм бэ гэж шууд асуусан чинь зориг юм байна, итгэл юм байна. Тэгээ ингээд одоо сэтгэл юм байж гэдэг юм. Ингээд энэ өдр ингээ өөрөө орж ирсэн л дээ. Тэгээ мөн үү биш үү гэж бас асуух гэж байна. Яаслаа итгээгүй аа. Багшаа энэ мөн үү? Та нөгөөдөг юм хийгээдсэн штэ. Тэ одоо ингээд би гэдэг зүйлээ ингээд хүлээ зөвшөөрөд тунхаглаж штэ. Тунхаглаж байна гэдэг чинь бас гоё үг байхгүй тий. Тунхаглаж гिचээд эргэлзээгээ оруулаад нөгөө шийдвэр гаргахаа. Энд чи одоо тохоггүй дөө биш үү гэх ингээд тий. Тэгээ та өөрөөсөө тэрнийг хийгдэг гэж хэлчихсэн шүү дээ. Тэр чиг ахаал аваад шүү дээ. Зүгээр л ажиглаад би гэж яваад байгаа байдгал. Хараа тэрэл дээр хэрэгжүүлээ гэж бодож байна. Юу бөхшөө? Одоо өдөр ойлгож үзсэн ухаарлуудаа амьдралдаа тэ дараа нь цаашаа ажиллая хэрэгжүүлээ гэж бодож байна. Угсаа нэг би хөтөлбөр гаргаж байгаа байхгүй юу?
хөтөлбөр дээр л нэмэх юмнуудаа л ерөөдөө дээрээс нь нэмэл нөгөө нэг сонин нөгөө нэг зарим зүйлүүд гацаадсэн юм бол нөгөө яалтчгүй нөгөө нэр гэдгсэн штэ. Нэр яг нэрээ бол өгчлөө дөнгөс саяхан. Яг би нэр өгөөгүй юм биш үү гэж бодоод энэ нэр байхгүй болохоор би ерөөсөө олоогүй юм биш үү? Сургалтаа эхлүүлэхгүй байгаа нэр дагаад байгаа юм биш үү гэдэг болсон. Тэгээд нэрээ өгнө гэдгсэн чинь за угсаал намайг тэгдэг байхгүй нөгөө хүмүүс чи айгүй юу ч болж исэн нэг тийм айгүй баяр баясгалантай жаргалтай байх юм те гэдэг юм. Тэгээд энд одоо зовоод ахаар юу гаад идэм бэ гэдэнгүүт хүмүүс мэдхгүй чамайг харахаар л нэг айгүй сайхан жаргалтай л ах юм гэдэнгүүт за тэгээд тэгэхгүй тэгсэн чинь нэрээ дүн сайхан ботсон чинь ерөөсөө л би жаргалын түлхүүрийг бол би зүгээр л гартаа барьсан явж идэм бэ. Хааж явж исэн би зовж исэн дадвар нөгөө зовлонтой газар бисэн гэсэндээ би тэр газраас жаргалыг олж хараад жаргаж чадвал баясаа явж идэх байхгүй. Тэгээд нэрээ босон ялцчгүй нэр нь жаргалын түлхүүр юм бэ. Тэгээд жаргалын түлхүүр дотроо болонгууд амьдралын зорилго тэгээ насан туршийн зорилго энэ хоёр дээр жоохон эргэлдэж байна. Амьдралын зорилго уу насан туршийн зорилго уу гэдэг зүйлийг ерөөдөө аль нь байвал илүү дээр болоо гэдгийг бодоол. Гэхдээ ер нь явж насан туршийн зорилго нь хайгууд дээ. Өөрөөр төлхөр олцлоо штэ тий. Насан туршийн зорилго нь ер нь бол явж дээр юм байна. Эхний нөгөө юу гэвэл эхний нөгөө нэг эхлэх одоо нөгөө модуль нь эхний модуль нь насан туршийн зорилгоо эхлээд тавих хэрэгтэй юм гэдгээр эхлэх хэрэгтэй. Тэгэл тэр дотроо бол түрүү нөгөө хэлсэн ш дотоод дуу болоо гэдэг нөгөө ялч ч нөгөө дотоод хөвгтлөл тэгэл шууд явж орчих гол юм л та. Тэгэл дотоод хөвгтлээ бол дотоод хөвгдөөсөө цаашаа ингэж явсан угаасаа тэгжээж нөгөө илүүх нөгөө барилгаар ярих юм бол суурин фундамент сайн цуцгаж цаашаа бат явнаа. Тэгэхгүй нөгөө нэг ингэж ийшээ тийшээ өсчүүлэхгүй нөгөө нэг тэгээ савчуулахгүйгээр л явуулмаар энэ хүмүүсийг. Гэвч бүрээгээ төлөвлөгөө гаргацсан биш үү? Бүр сургалтын төлөвлөгөө гаргана гэж яриаг байх шиг л байсан. Тэгсэн чи одоо төлхөөр олно гэхгүй жиснаа. Төлхөөр гацаадаасаа гарцсан чи тэгээ цаашаа ургууллал тэгээд төлхөр болоод төлхөөр болоод ерөөсөө тий. Аж аргалын төлхөөр атгаал гарч ийн доо. За тэгээд та зэрэг тэг цагийн дотор коуч юу хийж чадчих болох вэ гэдгийг харж шүү дээ. Нэг одоо би ингээд заримдаа сургалтын дээр ингээд презентац зүрхээ би хийхгүй гэдэг чи би ингээд яг амьд хүмүүстэй амьд харилцаа үүсгэж ажиллах гэдэг байхгүй юу? Тэгэхээр юу үсээд байдаг та нар ойлгож байна уу? Нэг цагийн дотор амар их юм гэдэг. Чи би ингээд ийм олзолтыг 5-10 хийсэн байлаа гэхэд нөгөө хүмүүсүүд чи оюун бодлоо төр чи ингээд квантууд өсрэлт төвшил бололгүйгээд янз бүр болоод байдаг ба шүү дээ. За тэгээд орж ирсэн баярлалаа. Өнөөдөр чухал юу ойлгосон, юу харсан мэдсэн. Надад нэг энэ одоо сургалтуудын сэтгэлдлүүдэд дээр оруулж заа. Оруулж яасаа тэнцэнтэй мэдсэн байна. Бас олон хүмүүст олж хараасаа гэж ингэ боддог байхгүй. Хон бичлүүдээ микрофонтой чинь. Тэгээ маргаашаас 3 цагт орж ирж болно шүү. Тэгээ одоо орж ирвэл бас ингэ яриа өөр тэгээд өөр хараагаарлуудаа ингэ тал үрээр нь харуулж би дандаа ангирлэгч арт терапи гэдэг ахиж би даана арт терапи биш аадтэй. Би ямар ч техник хийлэхгүйгээр зөвөр мэдрэмжээрээ нөлөөлж чаддаг юм гэж хэлж болдоо шүү. Тэгээд тэгэхээр тэр ингээд мэдрэмжээрээ танилцтар итгэл өгөөд тэр аж аргалыг өгөөд тэр юу гэж өгөөд тэрний чинь ингээд анзаарч ажиглуулаад өвлөрөх чинь босол дэмжлэг өгдөг. Тэр орон зайг нь бүрдүүлдэг хүн гэж хэлж болно. За ментор коуч юм. Тэгэхээр та нар энэ чинь чухал байдаг юм биш үү? Гэж надад маш олон төлхөөрөө дааштай тэр одоо коучинг арт терапи гэр бүл хөөхөд ерөөсөй байхгүй 3 багт сургалт дээр байна. Хүмүүс ганцаарчилсан групп юу л болов одоо өөрийгөө таньж мэдэх боломж чинь нэг байна гэсэн үг шүү дээ. Одоо дээрээ үедээ харьцуулахаа тэ сараа одоо ханаас ч юу болж харж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр маргааш танахад орж ирээд төлөвлөлтөөр баярлалаа. Тэгээд хүмүүстэй хайгуу гоё байдаг байхгүй. Бид нар ингээ богинохын 1 цагийн дотор гэсэн ч гэсэн бид нар айгүй өөр бүтээмжтэй ажиллажлаа шүү дээ. Тэ ингээ зорилгоо тавиад тэр өөрсдийнхөө чиглэлүүд рүү ороод судлаад анзаараад өөрсдийнхөө танаар зөвлөд тавиад
ингээд яг би юун дээр нь фокус тавих вэ гэдэг дээр нэж тэрээс хараа нөгөө англи лекцийг аврах гад ингээд гүйсэн бол чиний фокус ч өөрөх дээр биш өнөөх дээр төлрээд өөр тийшээ явчихсан байхгүй. Тэгэхээр би чамааг өөрөх дээр яв гэж ингээд хайсан байхгүй. Хамгийн сүүлдээ ингээд нэгтгэхэд ингээд харж байгаа бүгдээр ингээд бие биенээсээ ингээд өөр цацаад ингээд хаалцаад дургуутаад ингээд явдаг гэсэн үг байхгүй. Энэ нөгөө энерги нөлөөч ингээд хүн болгоо ингээд яг өөрөө хүчтэй энергитэй байгаа шүү дээ тий. Та нар тэр хүч энергиэр ингээд бие биендээ нөлөөлж чинь гэсэн үг. Тий. Тэгэхээр гоё гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дараагийн одоо ингээд бүтээс маргааш 15 тэгээд нэгд өдрөөс 12 цагаас яагаад тэгэл дуусчих гэсэн үг. За. Тэгээд тэр хоёртай алцгуудаа та нар яг яахгүй групп дээр сэтгэлээрээ оруулж яриа. За. За баярлалаа багш. Ямар эсвэл. За баяртай.